За энэ хүү бичлэг дугаараараа хэдүүлээ сонирхолтой зүйлсийн талаар ярих болно. Яг хөө сэтгэл зүйн тал гэвэл илүү зүгээр л те. Сэтгэл зүй болон орчлын ертөнцийн энергийн хуультай холбоотой. За хүмүүсийн гаргад нийтлэг алдаа байдгийн. Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн санамсаргүй тохиолдлоор хүн маш гоё мэдрэмжийг өөртөө авчдаг байхгүй юу? Тэр нь юу гэдгийг баярын өдрөөр ч гэдэг юм уу? Эсвэл хин нэгэнд дурлаад те хин нэгэнд хайртай болоо тэрнтэйгээ гоё болцдог, эсвэл гоё адал явдлыг өнгөрөөдөг ч юм уу. Эсвэл аялал зугаалгаар явсан чинь гинтийн юм болоо тэр нэг сэтгэлд нь хүрээд гоё сайхан дорсомжийг үлдээгээ те. Хэзээ ч нүг санаанаас нь сэтгэлээс нь дорсомжаас нь гардаггүй. Тийм гоё мөчүүдийг хүн амьдралтаа ер нь цөөнгөө удаа мэдэрдэг. Гэхдээ яг тийм олон удаа биш лээ. Гэхдээ яг хэр зэрэг өөртөө тэр амьдралын адал явдлыг эрхчлөөг нээж өгдөг. Төдий хэмжээгээрээ тэр гоё мэдрэмж, тэр гоё дурсамж, тэр сэтгэл зүрхнээс гардаггүй мөчүүдийг хүн өөртөө бүрдүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр нэг гоё мэдрэмж авчгаараа хүний тарих юу гэж ажилтдаг вэ гэхээр яг ийм үед ийм мөчөд би хамгийн гоё мэдрэмжийг авах юм байна. Би хамгийн гоё байх юм байна гэд хадгалцдаг. Тэгээ тэрийг ахин дахин хийхийг хүсээд байдаг. Гэтэл энергийн хууль гэдэг бол яг голын урсгалтай адилхан байдаг юм бэл. Нэг голын ус тийм ээ ахиж урсахгүй хажуугаар яваад өнгөрсөн ус яг тэрүүгээрээ ахиж урсахгүй тэр ус нь ч ахиж яг тэр бүтцээрээ ахин урсахгүй гэдэг хэвхэв. Энэ бол ерөөсөө энерги хуурч өөрчлөгддөг жамын урсгалын хууль байдаг. Тэгэхээр бид нар энэчнээс юуг ойлгож авах вэ гэхээр энэ удаагийн мөчөд тохиолдож байгаа энэ мэдрэмж, энэ цаг үе, энэ нөхцөл байдлыг би ахиж хизээч өөртөө авчирч чадахгүй юм байна. Яг дөхүүлж болно тийм ээ. Адилхан дуу байлгаж болно, дөхүүлж болно. Гэхдээ онцгой мөчүүд сэтгэл санаас гардаггүй онцгой мөчүүд чинь өөрөө бүх юм вибрац, бүх энергийн урсгал долгион нийлээд ахин давтагдшгүй дүрсийг үүсгдэг буюу ахин давтагдшгүй тэр хорон мөч мэдрэмж сэтгэлийг үүсгдэг байна. За яг хүний тарих бол юу гэж боддөг вэ? Тарих бол юмыг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр зүгээр л гэрт байгаа тавилга шиг тий дэлхий энэ уулуу сурмал гадаа байгаа нь хөх тэнгэр шиг ерөөсөө л ингээл байж ин ерөөс бүх юм ингээл яг л нэг л байранд байж ин өөрчлөгддөг гэж үздэг байхгүй. Тэгэл ахаал энэ нөхцөл байдал үүсэх юм бол ахаал энэ мэдрэмжийг би аавна. Эсвэл энэ хүн яг энэ хിവэрэл байна. Эсвэл ядгийн энэ мөч гэх юм уу дэлхийн маань энэ хിവэрэл байна. Тэнгэр ингээл харахад уусаа анханаас төрөхөдөл юм бисээ яг л өөрчлөгдөхгүй энэ хിവэрэ байна ч гэдэг юм уу. Ер нь ингээд ийм хатхуу ийм хуурч өөрчлөгддөггүй эсвэл яг тэрүүгээр ахин давтагдаад байдаг юм байна гэсэн тийм механик ойлголтыг тарих авчдаг. Гэтэл энерги бол тэгдэхгүй. Бид нэр л харж чадахгүй байгаа болохоос ш энерги бол дахин давтагдшгүйгээр өөрчлөгдөж хуурч шийдэх байхгүй. Жишээлбэл яг бид нэр энэ гэрийнхэн тавилгыг хараа л та өглөө босоход л юм байсан маргааш юм байна сарын дараа ч юм байна. Яг тэгээд цэвэрлэхгүй бол тоос дарна тийм ээ. Цэвэрлээд тах юм бол баг энэ хിവэрэ байдаг ч юм уу. Тэгэл энэ матер гэдэг чинь өөрчлөгдөх юм байна гэд бодцдог. Гэтэл матер гэдэг өөрчлөгдөх юм биш. Матер чинь бас өөрөөсөө эрчим энерги долгион ялгаруулдаг байхгүй. Тэр ялгаруулж байгаа долгионы бидний тарих харахгүй тарих маань ойлгохгүй ч юм эсвэл энэ махан бие нүд харахгүй болохоор энэ өөрчлөгддөг юм ингээ ойлгочтой ерөөс. Тэгэж өөрийгөө хүн хаадаг. Тэгснээс болоод маш их алддаг. За энэ дээр амьдралын ингээд жишээ ярив. Илүү ойлгомжтой болохын тулд те. Хүн жишээлбэл хамгийн ойрын жишээ гэх юм бол зүгээр л хайртай тэр дотны хүнтэйгээ байх жишээ байхгүй. Магадгүй ингээд харилцаа эхний үед ингээ гоё байна тийм ээ. За энэ хүнтэй ингээл хамт байхад станаар амар гоё өдрө болгон баг гоё гэдэг ч юм уу. Эсвэл би энэ хүнтэйгээ ингээ гоё бүжгэлж явах даа жаргалыг авч ийн эсвэл ингээ харилцаа сууж явахдаа үнэхээр гоё үгээр хэлэнгүй хязгааргүй гоё мэдрэмжийг авч ийн. Тэгэхээр л энэ яг л энэ хүнтэй л амьдрах юм бол би ингээл ерөөсөө насан турш ийм гоё амьдрах юм байна гэдэг ч юм уу. Тийм итгэл найдвар цаанасаа төрөөд идэг. Яах юм өөрийн мэдлгүүл тарих маань ингээд угаасаа юмыг ерөөсөө л энэ ийм л юм байна. Энэ хувиршгүй гэдэг тийм дадлыг өөртөө суулгацсан байдаг болохоор шууд автоматар хүлгээд авчдаг. Тэнгүүтээ харилцаа хуурч өөрчлөгддөг. За харилцаа хуурч өөрчлөгдөхийг яг хүмүүс мэдж байгаа. Тэр байтугай хүн өөрөө хуурч өөрчлөгддөг. Хүний эс, эд, за хүнээс гарч байгаа эрчим энерги, хүнээс гарч байгаа бодол гэд энэ болгон чинь цаг хугацааны хувьд голын урсгал шиг ингээд
энерги нь хувирч өөрчлөгддөг байхгүй. Гэтэл бид нэгнээсээ залхаатай эсвэл нэгнээсээ хуучин шиг байхыг хүсээд байна. Эсвэл яг л тэр мөч шиг тэр орой шиг гоё орчин тойрноо нөхцөл байдлаа бүгдийг нийтлэн бүтээчих юм бол гоё болно гэдэг ч юм. Ингээд тэр тухайн авсан гоё мэдрэмжээ ахин авах гээд байдаг байхгүй. Тэгтэл үгүй энэ бол зүгээр цаанаасаа болдог зүйл. Цаанаасаа тэр мөч тохиолно болсон учраас гайхамшигтай бүрдсэн учраас бид нар тийм гоё мэдрэмжийг авсан байна. Тэгэхээр энд бол хүний нүдэнд харагдахгүй ч олон энергиуд үйлчилж идэг. Хүнийг бид нар өчтөр явжсэн өнөөдөр хараад нөгөө хүн чинь байдаг гэдэг ч юм уу те. Эсвэл нэг бүр багаас нь мэддэг хүнээ хараад энэ ч нэг ийм хүнтэй гэж боддог. Эсвэл одоо яадаг ханасаа ханажлаа хараад энэ ч нэг ийм хүнтэй гэд тархиндаа загвар суулгачдаг байхгүй юу. Тэгэл тэрүүгээр хараад байдаг. Тархи бол ерөөсөө энэ эргэн тойрны магадгүй хологром дүрсэж болно. Эргэн тойрны харагдаж байгаа магадгүй өөрчлөл байж болно. Бидний нүд хэрэв хуурамчаар хүлээж авч ивэл яах вэ тийм ээ? Шал өөр зүйлс матер ч юм уу, матер биш ч юм уу шал өөр зүйлс байхад бидний энэ махнууд яг үнэнгээсээ хараад байгаа мó эсвэл өөрөөр бүтцийг өөрчилж хараад байгаа мó бид нэг мэдэхгүй шүү дээ. Яг ясамжрээ хий нэг нотлох юм хин ч мэдэхгүй. Магадгүй бүх юм өөрчилж болно шүү дээ. Яг энэ талаас нь бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй энэ хүн чинь угаасаа юм. Эсвэл энэ зүйл чинь угаасаа л ийм байдаг гэсэн тэр анх тархинд бичигдэж авсан зүйлсээ ойлголтой. Хүн тархиндаа ангуудаа тархи дараа нь яадаг вэхээр яг тэр тархиндаа суулгасан кодлын дагуу юмаа хараад байдаг байхгүй. Тэгээ энэ шар өнгө гэж заагаад өгсөн дараа нь ингээд харахтаа нэрэл ялцчихгүй шар өнгө ингээд өөртөө тархи хадгалцсан учраас тэр хүрээ хараад байдаг байхгүй. Ерөнхийдөө юмс ийм л хэд. Тэр энийг цаадах энергийн хувирал өөрчлөлт энергийн бүтцийн өөрчлөлийг бид нар бас харах тийм мэлмитэй баймаар. Мэлми нэгдэн мэлмигээр харна гэхээр заавал бид нар юм сүнс хараал далдын ертөнцийн юмыг шууд хараад ах биш. Энэ мэлмитэн гэдэг чинь мэдрхийг хэлж байгаа байхгүй. Нөхцөл байдлын энергийг мэдрэх, хувирлыг мэдрэх. 1 секундын дотор энэ энерги хэрхэн өөрчлөгдөж байгаа тэрийг анзаарахыг мэлми нэгдэх гэж хэлээд байгаа нэг гэсэндээ. Тэгэхэд өчтөр уулзсан хүнтэйгээ бид нар өнөөдөр уулзахгүй. Дахиж таарахгүй. Яад бол өчтөр уулзсан хүний чинь нүдний харц, бодол санаа, сэтгэл хөдлөл, хүрднүүдийн үйл ажиллагаа, эрчим энергийн нөлөөлөл нь 24 цагийн дараа маргааш босоод ирэхэд тодорхой хэмжээр өөрчлөгдсөн байдаг. Гэхдээ энийг бид нар энэ махан биеийн нүдэрээ харж чадахгүй болохоор хуучин өөр дөрөө тархиндаа эн чинь нэг ийм хүнтэй ийм байдаг гэсэн дүрсээр хараад байдаг байхгүй. Нөгөө тархинд хадгалж авснаар хараад байдаг. Гэтэл бүх юм өөрчлөгдсөн байна шүү дээ. Тэр тухайн хүний хүн гэхээр нэг юм тустай байдгал биш байхгүй яг үннийг хэлэхэд. Хүн энэ олон энергиудын бүрдлийн холимог нэгдэл ахгүй. Хизээч тустай хүн гэж тустай бие хүн ч гэдэг юм хувь хүн ч гэж уул нь бол байдаггүй. Тэгтэл бид нэр өөрийгөө тустай гэж боддог, хүмүүсийг тустай гэж боддог, тустай нэг байдгал гэж боддог. Тэнд яг бие даасан тустай ухамсар байж болно. Бие даасан ухамсар байж болно. Гэхдээ хүнийг маш олон эрчим энергиуд, маш олон ухамсарт эрчим энергиуд нийлжиж бүтээдэг байхгүй. Бидний энэ махан биеийн элэг бөөр зүс ходоод нүд дам гар хөл энэ эс болгон чин өөрийн гэсэн өөртөө таарсан тусгай оршихуй өөртөө таарсан ухамсар мэдээлэл энергийн бүтцийг тээж идэг. Тэгээ энэ бүгд хоорондоо нэгдэж нийлжиж нэг бодголыг бүрдүүлээд байгаа хгүй. Гэхдээ энэ нэг бодгол чин бусад орчлон ертөнцийн бүх зүйлстэй энергиээр холбоотой байдаг. Бүр нягт холбоотой байдаг шүү. Одоо аквариум дотор хийсэн загаснууд ч байгаа хгүй. Ус нь өөрчлөгдөнгүүт загас шууд тэр усанд хідэн ч загас байсан, ямар ч өөр төрлийн загаснууд байсан бүгдээрээ л ижилхэн нөхцөл байдалд ордог. Яг тэрнтэй адилхан орчлон ертөнцид тархсан энергийг далаа гэж үзэх юм бол дотор нь байгаа загаснууд нь бий таахгүй. Хоорондоо нэгт холбоотой. Ерөөсөө юм болгон хоорондоо нэгт. Бидний 7 хүрдүүд нэг хүрд нөгөөгөөсөө нэгт холбоотой. Нөгөө хүрдэн дээдлийн хүрдээсээ нэгт холбоотой. Гэхдээ бүгд хоорондоо нэгт холбоотой. Нэг эс нөгөө эсээсээ нэгт холбоотой, тийм ээ? Нэг эргэтэн нөгөө эргэтэнтэйгээ нэгт холбоотой. За энэ бодгол маань тийм ээ? Энэ үүсцэн бодгол маань тэгэл нөгөө өмнөх мэдээллийн сүнсний мэдээллийн сан
Тэгээ одоо энэ ил ухамсар, далд ухамсар, дотоод хөхсөнс, өвөг дээд бие, орчлон ертөнцийн бүх эрчим энергийг өөртөө автсан байдаг байхгүй. Зөвхөн наазахын одоо том гол ойлголтуудыг л би сая хэлж штэ. Гэтэл энээс цаашаа зөндөө юм байна. Гариг ертөнцийн энерги тийм ээ. Нарны аймгийн энерги, нарны энерги, сарны энерги, дөрвөн махбод, байгалийн элементүүд бүгд энэ нэг тустай гэд бодоод байгаа бодголд нөлөөлсөн байдаг байхгүй. Тэгээ энэ болгонууд чинь эрчим энерги нийлээд, нэгдээд, базагдаад бие даасан тусгай ухамсар болох боловч орчлон ертөнцтэй бүх энергитэй нэгт холбоотой, бүх хүмүүстэй нэгт холбоотой, орчлон сансар окторгуу, од гаргас, дээд бие, өвгдөөс байгаль оршуу бүгднтэй нэгт холбоотой байдаг. Хинч энэс тустай байхын арга байхгүй. Хинч тустай байх боломжгүй, хинч ганцаараа байх боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр зүгээр л нар сарны байрал өөрчлөгдөд тийм ээ, наазах нь. Эсвэл цаг агаарын байдал өөрчлөгдөд. Эсвэл хүний нас өөрчлөгдөд. Орчин нөхцөл өөрчлөгдөд. Түүнийгээ дагаад бас өөрчлөлтүүд хүнд орцсон байдаг. Бид нэр тэрийг нягт нарийн имийн нүдээр харахгүй болохоор нөгөө хүн чинь өөрчлөгдөөгүй яг байдгаараа сууж байгаа юм шиг харагддаг байхгүй. Гэтэ яг үндэ тийм биш ээ. Ийм олон хүчин зүйлээс эрчим энерги, бодол, санаа, сэтгэл, ухамсар бүх зүйл нь шалтгаалж, бүх зүйл нь нэгт холбоотой байхад тэр хүн 1 секунд ч өөрчлөгдөхгүй байх боломж байхгүй. Секунд болгонд өөрчлөгдөв. Секунд болгонд эдээс хөгж чинь, секунд болгонд шинээр эдээс үүсэж чинь, секунд болгонд дотор эсэлтэлд явагдаж чинь, секунд болгонд хөгшрөл явагдаж чинь. Секунд болгонд өөр бодол, өөр мэдрэмж орж ирж чинь. Тэгэхээр энэ болгон чинь урсмал аагаас тээ. Таг хөдөлтгөө гаццсан тийм энерги гэж байхгүй. Энерги мөнхийн хөдөлгөн хувиралд оршдог учраас бүх юм ахин давтагдшгүй нөхцөл байдлыг тухайн цаг үедээ өгж идэг юм аа. Тэгэхээр магадгүй би нэг жилийн өмнө авсан гой мэдрэмжээ ахиж авъя гэж тухайн жилийн өмнө байсан нөхцөл байдлуудыг өөртөө бүрдүүлэх юм бол тэр мэдрэмжээ яг тэр чигээр нь ахиж авахгүй гэсэн энэ ойлгомжтой. Тэгэхээр энэ дээр л хүмүүс ухамсартай байчих хэрэгтэй. Тэгэхгүй бол магадгүй нэг азтай өдөр нэг хүнээс нэг гоё мэдрэмж мэдэрлээ. Эсвэл нэг кино үзээд гоё мэдрэмж авлаа тий. Вау, энэ кино үнэхээр гоё сэтгэл төрлөө. Үнэхээр гоё мэдрэмж өглөө. Эсвэл дуу сонсоод гоё мэдрэмж авч болно. Магадгүй маргааш нь, магадгүй 7 хоногийн дараа, магадгүй жилийн дараа. Тэгэхэд үнэхээр гоё мэдрэмж авсан юм чинь тэр киногоо үзээ, тэр дуугаа сонсъё гэж суухад тухайн үед авч ирсэн мэдрэмж ахиж хизээж тухайн үеийн нөхцөл байдал шиг танд мэдрэмж өгөхгүй. Төхүүлсэн байж болно, эсвэл хүчлээ тэр мэдрэмж авч байгаа юм шиг байж болно. Гэхдээ энэ бол бүх зүйл чинь дахин давтагдшгүй байдаг байхгүй. Тэгэхээр өнгөрсөнтэйгөө л битгий зурлалт гэдэг байгаа. Энэ болгоноос чинь гол санаа. Тухайн үеийн зүйл тухайн үедээ болоод өнгөрдөг юм аа. Тэр зүйл ахаад хизээж тухайн үе шиг давтагдшгүй учраас, давтагдах боломжгүй учраас өнгөрсөнтэйгөө зурлах нь өөр асар их мэдлэггүйгийнх, асар их мэдрэмж зөнгийн мэлмиггүйгээс л болж байгаа. Жишээлбэл өмнөх цаг хугацаанд тэр хүн надад ийм авир гаргасан да. Тэр хүн намайг ингэж муухай үгээр доромжилсан. Тэр надад ийм муухай хандсан да гэд өнгөрсөнтэйгөө зуралтаад ах юм бол энэ бүр үнэхээр утгагүй зүйл. Яа тэгэл тэрнээс чинь хойш маш олон зүйл өөрчлөгдсөн байгаа. Цаг агаар өөрчлөгдсөн, нарнаас ирэх эрчим өөрчлөгдсөн, од гаргасаас ирэх эрчим өөрчлөгдсөн, байгаль өөрчлөгдсөн, амьсгалах агаар өөрчлөгдсөн, эдис өөрчлөгдсөн, ухамсар өөрчлөгдсөн, энерги өөрчлөгдсөн, сүнс өөрчлөгдсөн байдаг. Гэтэл болоод өнгөрцөн юмн дээр бид нэр тухайн зүйлээ давтаж гарч ирэх гэж байгаа юм шиг ирээдүйд ахиж давтагдах юм шиг ингэж бодоод иж бас болохгүй. Бүх юм урсмал гэдгийг сана. Тэгээ дээрэс нь бидний ирээдүйд хизээч хүний санаанд оронгүй зүйлс болдог байхгүй юу? Хүн ирээдүгөө бодохдоо ирээдүгөө бодож чаддгүй. Хүн ирээдүгөө бодохдоо өнгөрсөн цагийнхаа тусгалаар л ирээдүг бодож чаддаг. Өнгөрсөн давсан мэдрэмж, туршлага, мэдлэг, мэдээлэл, ажиглалтынхаа төвшөнд ирээдүгөө боддог, таамагладаг. Гэхдээ хинч ирээдүг мэдтгүү, ирээдүйд юу болохыг ийм байна да, тийм байна да гэсэн дөхөв таамаглал төвшүүлж болно гэсэн ш. Тэр ирээдүг гэдэг зүйл бол бидний таамаглаж байгаа, төсөөлж байгаа ирээдүг бол бидний тархины тусгал,
тархины бүр өнгөрсөн үед авсан мэдрэмж мэдээллийн тусгал нь явж байгаа юм. За саяны зүйлийг би жишээн дээр ярил л та. Хүнд маш олон айдас байдаг. Тэгээ надад бол жишээ нь бас маш л олон айдас байсан. За одоо ирээдүйд би тийм өвчтөй болчихоо те. Эсвэл ингэж явж эрт нас өнгөрчихөө те. Эсвэл дахиад ингэж явж байгаад хүн амтанд хулигдуулах уу те. Энэ ажил маань бүтэхгүй байх уу те. Хин нэгэн хайрцны дотны хүнээ алдах уу те. Эсвэл амархан хөшрөх үү те. Амархан хөтлөх үү те гэдэг ч юм одоо өчнөө л юм санаа зовдөг байхгүй. Гэхдээ энэ хизээч ирээдүйд тохиолдно гэсэн зүйл биш юм байл. Гэтэл би нөгөө хуучин авсан мэдрэмж бусдын нөгөө туулаад байгаа юмнаас нь харангуйтай яана энэ ингэж байгаа юм чинь би тэхүүдээ гэнэ тархинд дах мэдээллээрээ ирээдүйд төсөөлөхөд хий хоосон зүйлд шанал зовнил үүсгээд байдаг. Хий хоосон зүйлд. Тэгэхээр ирээдүйг таамаглахын тулд бид нэр тархи гэхээсээ илүү өөрийн зүн ухамсараа ашиглавал илүү төхөм. Тархи бол улиг болсон юмаа давтаж шин зүйлийг гаргаж иртгүү бол ирээдүй өөрөө цоош нь байдаг. Цоош нь ирээдүйтэй бидний зүн гэдэг юм холбогддог, илүү холбогддог. Зүн гэдэг чинь ирээдүйг урьдчилан мэлмитэх, урьдчилан мэдрэх хүний мэдрэмж. Ямар азар хүнд зүн гэж байдаг юм бэ те? Ямар азар байгаль оршуу амьтад зүн гэж байдаг. А бид нэр зүнгөө ажиллахгүй тархи ажиллуулад тах юм бол тархинд бодож исэн юмнууд бол ирээдүйд барагтаа болдоггүй. Тэгээд дээрэс нь бид нэр ихэвчлэн дандаа хийдэм юм санаа зовоод одоо мөчөө алдсан байдаг байхгүй. Одоо мөчөө алдахын хувьд бол энэ бол хүн болгон тохиолддог зүйл. Надад ч гэсэн байнга тохиолддог зүйл. Тэгвэл энийг анзаарч байр цавд сураад байгаа байхгүй. Хүн ерөөсөө нэг бол өнгөрсөндөө тэгсэндээ ингэсэндээ ийм болсондоо гэж бодцсон сууж ийн. Нэг бол ирээдүй юм а ирээдүйд одоо ингэндээ тэгэндээ ийм болох уу гэх ч юм уу. Нэг бол төлөвлөөл мөрөөдөөл цохоогоол бодоол ээжэдэг. Одоо цаг үед хамгийн гой зүйлс нь явж байгаа байхгүй. Одоо цаг үеийн мэдрэмж гайхамшигтай дурсамжийг үлдээдэг. Биднэрт яагаад дурсах тэр гайхамшигтай цаг үед тийм цөөхөн байт юм бэ гэхээр одоо цагт амьдарч чаддгүй болохоор. Гэтэл одоо цагт биднэрт орчлын ертөнц хангалттай их гой зүйлсийг өгсөн байдаг. Хажууд байгаа хүнээ хайрал, гэр бүлийнхнийгаа хайрал, гэр бүлийнхнийхаа нүд рүү харчаад гоё үгийг хэлэх тийм ээ. Тэр гоё харцнаас гоё зүйлийг мэдрэх, тэр үгнээс гоё зүйлийг мэдрэх, тэр тэрвэрлтэй сайхан мэдрэмжийг мэдрэх. Тэр сэтгэлээс тэр сайхан үгнээс гоё мэдрэмжийг мэдрэх. Нэг сайхан дуулах, нэг сайхан бүжиглэх, сайхан дуу сонсох, сайхан хоол идэх. Тэнгэрээс тусч байгаа тэр нарны эрчим энергийг нэг сайхан мэдрэх. Ингээд биднэрт орчлон ертөнц хангалттай дэлбэгээр маш гоё мэдрэмжүүдийг яг одоо өгсөн байдаг. Бидний бодол өнгөрсөн юмыг бодоод ирээдүйн юм бодоод тахад биднэрт яг одоо өгж байгаа мөчийг маш гоёор нь мэдрээд маш гоё дурсамжийг өөрийн оюун санаандаа хадгалж авч чаддгүй өнгөрөөчдөг. Тэгэхээр бүр маш онцгой тохиолдлуудыг л өөртөө хадгалсан байдаг учраас хүнд тэр гой сайхан дурсамжаа ярихад тэдхэн зүйл санаанд нь орж ирдэг байхгүй. Тэгээ дээрээс нь дандаа хүн болцол тавьдаг. Тухайн үед магадгүй тийм тухайн үед би мөнгөтэй байсан, би залуухан байсан, би ийм байсан, тийм байсан болохоор л айгуугай мэдрэмжийг авсан. Яг хөө биднэрт нөгөө онцгой тохиоллоор гой мэдрэмж, гой дурсамжууд үлдчихэж штэ. Тэнгүүд хүний бас тарих юу ч одоо биднийг хуурдаг вэ гэхээр тэр үед ийм тийм нөхцөл байсан болохоор л би гой мэдрэмжийг авч чадсан. Тэр үед би гоё те далаарэг тэр байсан болохоор эсвэл тэр үед гоё юм санаа зовхгүйсэн болохоор эсвэл би тэр үед эрүүл байсан болохоор эсвэл би тэр үед мөнгөтэй байсан болохоор те эсвэл би тэр үед тийм хүний хажууд тийм хүмүүсийн хажууд байсан болохоор л гоёсэн. Одоо тийм байхгүй ч би тэр мэдрэмжийг мэдэрч чадахгүй гэж тарих өөрийгөө блоклдог. Гэтэл биш те тэр гадна талд болж байгаа зүйлс гадна талд болж байгаа процесс зөвхөн бидний дотор байгаа аз жаргал, дотор байгаа баяр сэнгэл, дотор байгаа хязгааргүй аз жаргалын тийм гоё мэдрэмжийг нааш нь гаргаж ирэх өдөөлт нь болдог байхгүй юу? Өдөөлт. А түүнээс гаднаас ингээл те хаста бүх нөхцөл байдал нь бүрдчихээл хэвээр нэрэ биднэрт амар гоё мэдрэмж өгөөл амар гоё болгоод байгаа даа биш. Тэр гаднах нөхцөл байдлыг хараад бид нар өөр дээрээ порогцолж тусгаад тэгээд гоё мэдрэмжийг дотроосоо гаргаад байгаа байхгүй. А энэ нууцыг мэдээд
энэ нөхцөл байдлыг маш сайн анзаарсан хүн болохоор ямар ч гадна нат талын нөхцөл байдал болцлыг тавихгүйгээр яг одоо энэ цаг мөчид ч гэсэндээ тухайн үед авч ирсэн тэр гой мэдрэмжийг өөрийнхөө дотроос гаргаж ирж чаддаг. Энийг мэдсэн бол эн чинь нууц штэ тий? Хүмүүс ингээл ингэх юм бол жаргана, тэгэх юм бол жаргана, тэгхэл юм бол гоё болчихно гэж дандаа ярьдаг учраас хинч цаад нууцыг нь хэлж өгдөг, үннийг хэлж өгдөг. Дандаа гадна талын өдөөх шалтгаанд л бид нэр бүх юм өгчдөг. Гэтэл тэр гадна талын зүйлс өрөвдөлтөө шүү дээ. Зөвхөн өдөлт тахгүй. Жижигхэн. Хамгийн гоё юм бидний дотроос гарч ирээд байгаа шүү дээ уулна. Гадна талын зүйлс чинь зүгээр л сэтэлч юм тий. Бид үл ямар ч нөхцөл болц тавихгүйгээр тий. Ийм өнгөтэй олцоод, ийм юм болцоод, тийм хийчихэд гэхгүйгээр би одоо ямар ч хэлсэн гэсэн тийм гоё насан туршид минь үрд үлдэх тэр гоё мэдрэмжийг яг одоо өөрөөсөө би гаргаж болох юм биш үү гэдгийг дотроос ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Тэгээд хүссэн үедээ тэр аж аргалыг мэдэр, хүссэн үед нөхцөл болцолгүй хайрыг мэдэр, хүссэн үедээ эрхчлөөг мэдэр. Энд нөхцөл болцол ерөөсөө хамаагүй тэр өөрийг чинь өдөөх сэдэ хэмиг битгий хайгаад бай, тийм ээ. Өнгөрсөн цаг хугацаанд тэр үед гоё л байсан байгаад тэрийг битгий давтах гэдэг. Тэрийг давтахын тулд хайрын цаг хугацаагаа зарцуулаад хайр мөнгө төгрөгөө зарцуулаад тэр нөхцөл байдлаа дахиад бий болгох гол үхэн хатаа яваал. Эсвэл ингэчээл гоё жарган, тэгчээл гоё жаргалтай болно. Ийм л юм дандаа дутаад ингээл нөхцөл болцол тавьсаар хагаад хүн эцэстээ амьдралтаа дурсагдах тэр гоё мэдрэмжүүдийг тийм ээ мартагдшгүй тэр гоё мэдрэмжүүдийг цөөхөн авсан байдаг байхгүй. Уул нь бол өдөр болгон авахта цаг минут хорон тутамд ав гэд мэ гэд орчлын ертөнцөөс бүх энергийг үнгүү ингээд задгаа тараацсан байдаг байхгүй. Одоо энэ хаа сайгүй байгаа. Бидний дотор эргэн тойронд арьсны гадаргуу, арьсны дотор тал бүх орчлын ертөнцийн энерги, бүх орчлын ертөнцийн давтамжууд зэрэгцэн оршиж байдаг. Би одоо үхээ сүнсэн биеэр гоё деваачнд очихоор дээд хэмжээст очиндоо гоё гэл те. Би насандаа буян хийж байгаа л үхэл деваачнд очиод дээд хэмжээст очихоор л тэгэл тэнцтэй амар гоё 8 дахь хэмжээс 7 дахь хэмжээс деваачинг хэмжээс жаргандаа гэж бодож идэг. Гэтэл үгүй штэ. Энд ч гэсэндээ яг хүсэх юм бол хүн холбогдож чадах юм бол 1 2 3 4 5 6 7 8 гэсэн цаашаа бүх хэмжээсүүд нэг дор оршиж идэг. Бүх хэмжээсүүд нэг дор оршиж идэг. Нөхцөл болцолгүйгээр нэг дор оршиж идэг. Харин бид нар ухамсартайгаар тийшээ холбогдох юм бол яг одоо зөв-зөвөр сууж байгаад тийм ээ. Дотоод ухамсар руугаа чиглэж байгаа тэр гоё өндөр давтамж энергиуд яг одоо өөртөө авчрах, яг одоо өөртөө мэдрэх, тэнд орших, тэнд мэдрэмжээ аваачих боломж бүр хангалттай боломжтойгоос боломжтой байдаг байхгүй. Тэр өндөр давтамжийн энерги нөхцөл болцолгүй хайрыг, мөнхийн амар амгаланг өндөр давтамжийг, эрүүл энхийг тийм ээ сайхан бүх зүйлсийг яг одоо биднэрт өгч идэг тэр давтамжинд орж болдог байхгүй. Тэгэхээр хүмүүсийн гаргаад идэг алдаа ерөөсөө өмнөх юма давтах гал өмнө нэг тэр үе сайхан мэдрэмж авцсан бол тэрийг дахиж өөртөө тэг үсэх гээл ингээл эсвэл нэг нөхцөл болцол тавиал эсвэл ухаан санаа нь ингээл яг бодлоо ажиглангууд шүү дээ тий. Хүн яг одоодоо төвлөрөх биш. Нэг бол ирээдүйд нэг бол өнгөрсөнд нь л бодол нь хоёр тишээл савччихэд ерөөсөө. Магадгүй нэг компьютер аваад та нарын тархинд чинь наач л та. Тэгээ тэр компьютер бүх бодлыг чинь бичиж гэж бодог. Хүн одоо өдөрт хэдэн мянган бодол боддгийн тий 24 цаг бичээл та. За тэгээ 24 цаг бичсэн одоо бодлууд нь графикаар гаргаад үгүй. Хэдэн хувьд нь би ирээдүгөө, хэдэн хувьд нь өнгөрсөн цаг хугацаантайгаа, хэдэн хувьд нь одоог мэдэрсэн байна гэх юм бол одоог мэдэрсэн хувь нь баг 1% гарч ирнэ. Тэгээ үлдсэн 49% нь ирээдүг 50% нь өнгөрснийг таны тарих бодсон байна гэж тэр компьютер гаргаж өгөх байх магадгүй. Үнэхээр ажиллах юм бол тэгнэ. Тэгэхээр энэ давтамж энергийг хизээд нь үүсгэх үү, хизээд нь бий болох уу, хүссэн үедээ хэрхэн яаж авах уу, тэр тэнд авч ирсэн тэр гой мэдрэмжийг яаж би хүссэн үедээ зүгээр одоо сууж чад авч болох уу гэдэг ч юм өөрөө олдог зүйл байдаг байхгүй юу? Ухамсарчгал юм бол хүн чаддаг байхгүй. Ямар ч юмны хойноос хөцөлтөд гүгээд ах шаардлагагүйгээр тийм ээ. Ийм сайхан элбэг дэлбэг байдаг юм аа. Энэ энерги гэдэг зүйл чинь хаасайгүй байдаг. Бид нар л нээж авах саваал тийм ээ. Дотроосоо гаргах тэр дотроосоо нээгдэх гаднаас тэр нөхцөлийг бүрдэх тэр сав одоо юу гэдэг юм бүх юмаа л нээгээд өгчих юм бол ингээл хаасайгүй л байгаа байхгүй. Цаг хугацаа гэдэг зүйл цаг хугацааны
одоо мөчлөг гэх юм уу, цаг хугацаа, одоо цаг гэдэг зүйл бол их үн цэнтэй гэдгийг Marvel-ийн Loki-гийн олон ангид кино гаргасан байдаг. Локи өөрөө цаг хугацаанаас гадуурх буюу цаг хугацаа хэмдэг хэмжээс ертөнцид очдог байхгүй юу? Тэгээд тэнд нөгөө нэг Таносын нөгөө бүр орчлын ертөнцийг захираад байдаг 5 чулуу цаг хугацааны гаднах орчлонд буюу одоо цаг дээр зүгээр ингээд номын тавир мавир болсон зүгээр хог нэгээр тэр чулуунууд байждаг. Гэтэл тэр чулуунуудыг авахын тулд яаж хүмүүс алалцаад энд орчлын ертөнцид даяар устдаад бөө юм боллоо. Гэтэл цаг хугацаа ийм хүчтэй юм байна шүү дээ. Бүр тархинд ингээд тесцэлт хийдэг байхгүй. Тэгээ тэр киног үзээгүй хүмүүс байл бас үзэж болно. Маш гоё утга санаатай юм лээ. Тэгэхээр энэ одоо цаг гэдэг зүйл чинь цаг хугацаанаас гарах нэг түлхүүр байдаг. Одоо цагтаа бүрэн дүүрэн орших, одоо цагтаа төвлөрөх, дотоод ухамсарлуугаа орох юм бол бид нэр 3 хэмжээс цаг хугацаанаас хальдаг. Өнгөрсөн цаг хугацаанаас бид нар хальж чаддаг. Ирээдүйн цаг хугацаанаас хальж чаддаг. Тэгээ энэ цаг хугацаанаас гарахад, цаг хугацаанаас салахад тэнд ямар үн цэнтэй вэ? Ямар гайхамшигт агуу хүч вэ гэдгийг л тэр кинонд гаргасан байдаг. За тэгэхээр ингэчүүл би гоё болчихноо, тэгчүүл гоё болчихно. Эсвэл тухайн цаг үед яг ийм юм байсан юм чинь ахаад тэр цаг хугацаанд л очичвол би гоё болгоно гэж битгий өөрийгөө хуураарай. Магадгүй нэг хүнээс салаад тухайн хүнтэй цаг гоё одоо хамт байсан цаг мөчд их сайхан байсан бол дахиад тэр хүнтэй байхад цаг хугацаа одоо мэдрэмж буцаад тийм мэдрэмжийг авна гоё юм гэж битгий өөрийгөө хуураарай. Магадгүй тухайн цагийн тухайн үедээ өнгөрчихсөн нөгөө нөхцөл байдал нөгөө хүнтэйгээ эргээд хамт байсан ч гэсэн тэмчэнээс шал өөр байх ч боломжтой байхгүй юу? Боломжтой ч гэж угаасаа ч тийм байдаг. Тэгэхээр зүгээр л тухайн цаг үеийн юм хизээж дахин давтагдчихгүй л өнгөрсөн зүйл ахиж давтагдана гэсэн тийм одоо баталгаа байхгүй юм чинь ингээд зүгээр тэр дурсан чиг гоё өөртөө шингээгээд хүлэн зөвшөөрөд өнгөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн өнгөрсөнтэйгөө зуралтаад байдаг. Нэг бол хүнээс зуралдаал, нэг бол тухайн мөчийн эрх мэдэл мөнгө одоо тухайн мөчөд өөрт нь байсан зүйл өөрт нь гоё мэдрэмжийг төрүүлсэн зүйлээс зуралдаал ахиж тэр мэдрэмжээ хайгаад байдаг байхгүй. Тэр энэ бол зуралдааныг үүсгэдэг. Зуралдаан бол зовлонгийн бас нэг шалтгаан байдаг. Эсвэл дотроо тархиндаа нэг юм төсөөлж бодчихвол ингүүл би гоё жаргах нь тэгчүүл яг гоё болох юм байна гэл. Гэтэ яг үндэ би та нарт яг үнийг хэлэхэд надад ч гэсэн зөндөө тийм бодлууд байсан. За ингэчүүл гоё болох юм байна да. Тэгчүүл яг гоё би гоё мэдрэмжийг аавна тий. Надад үнэхээр гоё юм гэл цаг одоо хөдөлмөр мөнгө одоо юу эрчим энерги зарцуулаад яг тэр нөхцөл байдлыг би өөртөө өгдөг. Тэгэхээр яг бодож исэн шиг тийм байдаг. Бодож исэн шиг тийм супер, бодож исэн шиг тийм гоё тий сэтгэл ханамж өндөр аж аргалтай ч юм уу байдаггүй. Тэгээд эхний хэдэн удаа би анзаараагүй. Хүн анзаардгүй байхгүй юу? Бодож үздэггүй энийга. Нухацтай бодож үздэггүй. Тэгэл заа яах ингээл өнгөрчлөө гэл дахиад өөртөө өөр болцол тавьчихдаг. Тэгээ хэд удаа яг миний төсөлж бодсон шиг амьдрал ерөөсөө хизээч үргэлжлэхгүй юм байна. Хизээч орчлын ертөнц миний зөвхөн миний жижигхэн тархины жижигхэн төсөөлөлт багтахгүй юм байна. Энэ орчлын ертөнц гэдэг зүйл чинь өөрөө асар том зүйл. Миний яг тархины бодсон төлөвлөсний дагуу хизээч болохгүй тэрүүр багтахгүй юм байна гэдэг би ухаарад тэгээ хүлэн зөвшөөрч байгаа байхгүй ерөөсөө. Нөхцөл болцол нөхцөл болцол тавихаа багасгаад тэгээ одоо цаг мөчөөсөө одоо өгж байгаа юмнуудыг илүү хүртэж эхэлсэн. Тэгэхгүй тэгэл энэ газар очивол далайн ир дээр очивол нэг гэлсэн дээр ингээл хөвтөл яг гой жаргалаа гэл. Тэгээ яг нөгөө далайн иргээ тий олоол тэ хэдэн сая төгрөгийн онгоцны тээцмээс аваад яг хөвцөн чинь яг гой тэр мэдрэмжийг авахгүй. Энэний оронд баг гэртээ исэн чи тухтай исэн болов гэл. Бодох тийм одоо энэ зүгээр жишээ авахгүй. Иймэрхүү жишээнүүд олон тохиолж ирсэн учраас тэр нөхцөл болцолтойд яг ингэчүүл гоё болондоо гэсэн юмнууд чинь яг цагаад талаар тийм байдаггүй байхгүй. Ядч энийг хүн анзаарч сурах хэрэгтэй. Энийг хүн анзаараад сурчвал эн чин одоо л бүх гоё юм болж идэг юм тий. Одоо л авал эсвэл болвол гэсэн дүрмтэй юм чи. Түүнээс нөхцөл болцол бол хязгаарч баталгаатай зүйл биш юм байна гэд хүн энийг ухаарсан хүн чинь болцдог байхгүй. Ирээдүг гэхээсээ илүү одоо байгаа зүйлдээ илүү талархаж одоогоос л таашаал авна. Тэгэл ирээдүйд гоё зүйл ирүүл тийм ээ. Талархаж хүлээж авна. Ирээдүйд гоё зүйл ирнэ гэж ярьснаас энд бас дахиад нэг энергийн хууль гараад ирнэ.
Ямар энергийн хууль вэ гэхээр одоо танаас гарч байгаа вибрац буюу танаас гарч байгаа одоо энергийн давтамж байна шүү дээ. Доогуур давтамж, дээвэр давтамж гэдэг. Тэгэд ирээдүйн ирэх 1 минут, ирээдүйд ирэх 5 минут, ирээдүйд ирэх хэдэн цаг чинь яг одоо таны байгаа чичиргээнээс шалтгаалж нэг татагдаж орж ирдэг байхгүй. Одоо би ингээд маш гоё талархалтай, жаргалтай ингээд сайхан байх юм бол дараагийн одоо урсж орж ирж байгаа 1 секунд, 2 секунд, 3 секунд, 4 секунд, 5 секунд, 1 минут, 5 минут чинь таны одооны эрчим энерги давтамж ямар нэг тэрийг чинь дагаж урсаж орж ирнэ. Тэгэхээр л одоо цагтаа бүрэн дүүрэн орчих юм бол тэгэл тэр ирээдүйн зүйлс чинь таны эрчим энергийг дагаад тань тохиолдох зүйлс тийм ээ. Танд ирж наалдж байгаа тэр зүйл чинь орчлын ертөнцийн хуулийнхаа дагуу ижил эрчимээ татаж орж ирэх байхгүй юу. Энэ бол ямар нэгэн азны асуудал эсвэл энэ ямар нэгэн бурхан те бидний дээрээс хараад эвийгээ төөрөх юмт энийг ингэчигээд цаг болгонд бид нэр дагаж яваад эвийгээд байгаа юм биш. Энэ бол таны өөрөөс чинь одоо шалтгаалж байгаа л нөгөө орчлонгийн л угаасаа тий хинч нөгөө цаанаас нь зохион байгуулалт удирдах байхгүйгээр зүгээр болох юм болдгоор л болж байгаа тийм энергийн хууль байхгүй. За тэгээд яг жишээ их бага ярьлаа. Ерөнхийдөө нэг хууль энергийн талаас нь ярьчлаа. Тэгээ жишээн дээр болохоор яг тэр хүн юмд их хорогддог жишээ тий нөгөө нь л мэдрэмж архиж авах гэдэг тэр жишээ. Яг та нар бодох юм бол зөндөл олон тийм жишээ гарна дөө. Тэгээ яг тэр тухайн үед авч ирсэн гоё мэдрэмж архиж авах гал тухайн нөхцөлөө бүрдүүлээл эсвэл багадаа үзэл амар гоёсэн тэр киног ахаал үзсэн чинь нэг онцгой байдаг ч юм уу. Тэгэл тэр үед гоё юм чинь те ахаа тэр нөхцөл байдлаа үүсгэн гэл нэг хүнд хорогдвол тухайн үед тэр хүнтэй хамтлах гоё байхад гоё юм багад тухайн хэдхэн цагийн хугацаанд те тэрийг буцаж мэдрэх гээл нөгөө хүнтэйгээ зууралтаач гэдэг юм ингээл бөөн зууралтан болдог байхгүй юу. Тэгээ ингэж зурлах ямар ч хэрэг байхгүй. Тэр чин зөвхөн танаас шалтгаалсан зүйл биш. Тэр хүнээс шалтгаалсан зүйл биш те. Тэр кинонаас шалтгаалсан зүйл биш. Зүгээр ингээд нөхцөл байдал хамгийн гоо таарсан үед л ингэж тохиолддог байхгүй юм. Нөхцөл байдал таарамжгүй ч үе тохиолддог. Таарах ч үе тохиолддог. Энэ бидний бүгдийг удирдах чадахгүй штэ. Тэр болгон олон газараас орж ирж байгаа эрчим энергийн болгон бүгдийг бид нэр яг таг ингээд тааруулаад тийм амар өндөр ухамсарын төвшөнд одоо махан бий байгаа тохиолдол чадахгүй штэ. Бүгдийг ингээд те бүх энергийг авчрал ингээл бүх тохиролцоог нь бүрдүүлээл орчлын ертөнцийн энерги ингээл дураараа одоо ингээд өрөхгүй шүү дээ. Тэр чинь уурсгалаараа жамаараа болж байгаа зүйл юм чинь. Тэгээ өөрийнхөө л зүгээс яг хийж чадах юм аа чадна. Тэр нь өчүүхэн төвшөнд үйлчлээл тэгэл юм дахиж давтагдахгүй л гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээ ирээдүйд ч гэсэндээ хүний хизээж бодож байгаагүй маш гоё зүйлсүүд болдгийм бил. Яг өөртөө итгэлгүй тэг сэтгэлгээний хувьд ч гэсэндээ тий бүр ингээд хаагдцсан сэтгэлгээтэй өөртөө итгэлгүй хүн бол яг надад ч гэсэн тийм үе байсан л та. Өөрийнхөө мөн чанарыг бүрэн танаагүй, өөртөө итгэлгүй тэгэл олон юмд ингээд санаа зовсон дандаа болж бүтэхгүй юм ингээд бодож явах. Тэр блоктой байх цаг хугацаанд бол тэгэл ирээдүг бол за ингээл одоо миний амьдрал хэрвээ ийм болчих юм бол тэгэл миний амьдрал дуусах бах төө. Ингэчүүл тэгэл намайг хинч тоохгүй ингээл орхичих бах төө. Тэгчүүл тэгэл дампуурал тийм л юм болох бах таа л гэсэн тийм нэг бодол сэтгэмжийн хүрээндэл байсан байхгүй. Тэгэл яг тэр биш ингээл өөр юм тохиолдол тий нэг гой боломж тохиолдол, нэг гой өөр учирлуу тохиолдол эсвэл одоо нэг өөр юм ингээл амьдрал болгоод хүүе ийм юм миний ирээдүйд тохиолдох байсан юм уу? Би чинь бүр арай хитрхи өөрийгөө доош нь хийж, арай хитрхи ирээдүгөө харлуулж боддог гэсэн юм байна штэ. Бүр ийм юм надад боломжтой байсан юм байна штэ гэж бүр гайхаж харангуйтаа тэгвэл би ирээдүгөө ингэж хайрцгаар бодох хэрэггүй маань. Тархиныхаа төвшөнд, блокныхаа төвшөнд ирээдүгөө сэтгэж хайрцлах ёсгүй юм байна штэ. Надад ийм гоё юм тохиолдоод байгаа юм чинь энэс ч гоё надад тохиолдох боломжтой юм байна штэ гэсэн тэр боломжийг олж харах нүд нээгдснээс хойш ерөөсөө ингэж юм болгон боломжтой юм байна. Юм болгон ингэж болт юм байна. Амьдрал үнэхээр баялаг юм байна гэдгийг ойлгочихж байгаа хгүй. Тэгэл ерөөсөө тэр баялаг гэсэн зүйлийг өөртөө суулгаж аваад тэр орчлын ертөнцийн баялаг энергийг бас бүтээгээд татаад яваад ах боломжтой юм байна. За тэгээд энэ хүртэл сонссон та нартай гялалаа. Үнэхээр сайхан зүйлийн талаар ярилцлаа. Түр баяртай.